Монголын удам талд салхи намуухан эсгэрч тарайн түрүү найгана. Найган ганхах энэ түрүүнд амьдрал төвчээр хөдлөмөр шингэжээ. Энэ л хөдлөмрийг амьдралынхаа утга учир болгож чадсан хүн бол Монгол орныхоо төв зэгт хүмүүн заяанд мэндэлж үржил шим төрсөнд хөдлөмрөө шингээсэн Монгол улсын хөдлөмрийн баатар Чүлтүмийн Пернлээ юм. Тэрээр 1955 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд Чүлтүмийнхэн гэх өнөр өтгөн айлын 7 дахь хүү болон мэндэлж нутаг усанда цээж саятай хүн хэмээн хүндлэгддэг эрдэм номын ухааныг эрхэмлдэг эцгийн хүмүүжлэр өссөн юм. Хөдөөгийн бор амьдрал хураг дугуулын бэлчээр мордын туурайн тоосон дунд өнгөрсөн багнаас түүнийг эртнээс хөдлөмрийн үн цэнийг ойлгон амьдрал гэдэг хөдлөмрөөр босдог гэдгийг мэдэрч тэрхүү мэдрэмж нь насан туршийнхэн замыг чиглүүлсэн юм. Хүн гэдэг ганцаараа бүтдэггүй. Гэр бүл ах дүүсийн дунд төлөвшдөг. Эцэг Чүлтүм эх Гаажав хоёр нь үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой ажилсаг эх орондоо хэрэгтэй хүн болгохыг амьдралынхаа зорилго болгосон хүмүүс байлаа. Сайн удам зөв хүмүүжил хөдлөмөрч амьдралын жишээ энэ гэр бүлд үе дамжин өвлөгдөж тэр хүмүүжил зөвхөн Пернлээд бус түүний ах дүү бүхэнд шингэсэн. Өнөөдөр тэд бүгд өөр өөрийн түүхийг бүтээж салбар бүртээ хүндлэгдсэн эрхэм хүмүүс болжээ. Ийм хөрсөнд ургасан учраас л Пернлээ өнөөдрийн энэ өндөрт хүрсэн юм. Хөрс сайн байж гэмээн үр сайн ургадаг. Пернлээ тэр хөрсөн дээр өөрийн амьдралыг ургуулж эхэлсэн юм. Сэргэлэн шамдангуй тэрээр санхүүгийн техникум суралцаж улмаар дээд боловсрол эзэмшин сайн эдийн засагч болж төлөвшжээ. Энэ сонголт түүний ирээдүйн замыг чиглүүлсэн бөгөөд тэрээр ажлын гараагаа сангийн аж ахуй газар тариалангийн салбарт тавьсан юм. Энэ үе бол Монгол орон даяар атар газар эзэмшиж газар тариалан хөгжүүлж байсан их бүтээн байгуулалтын цаг байлаа. Залуу эдийн засагч Пернлээ зөвхөн тоо бодож суусангүй. Талбай дээр гарч хөрс шороотой нүүр тулж амьдралын жинхэнэ хичээлийг сурсан. Төв аймгийн уудам хөндөй Сэлэнгийн үржил шимтэй талд тэрээр хөдлөмрийн мөрөө татуулсан юм. Хөрсийг ойлгоно гэдэг амьдралыг ойлгохын эхлэл байдаг бөгөөд тэр жилүүдэд хүйтэн хавар ган гажиг ургац алдах эрсдэл хөдлөмрийн хүнд нөхцөл түүнийг олонтоо сорсон ч бууж өгөөгүй юм. Учир нь Пернлээ зөвхөн ажиллаа хийж байгаагүй. Эх орныхоо хөрсөнд ирээдүй тарж байсан юм. Пернлээ мэдлэг туршлах хичээл зүтгэл улмаар түүнийг яам төрийн байгууллагад хариуцлагатай өндөр албан тушаалд хүргэсэн. Тэр зөвхөн талбай дээр ажилласангүй. Бодлого тодорхойлох төвшөнд ч газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан боловч ямар ч албан тушаалд байсан түүний сэтгэл тарийн талбай дээр л байсаар ирсэн юм. Удалгүй тэрээр өгөөж мандал уул компанийг үүсгэн байгуулж хамт олонтойгоо газар тариалангийн салбарт жинхэнэ утгаар нь шинэ үеийг эхлүүлсэн. Энэ хамт олон зөвхөн тариа тарж ургац хураахаас илүүтэй Монголын газар тариалангийн хөгжлийн чиг хандлагыг өөрчилж шинэ жишг тогтоосон. Тэд хөрсийг зүгээр нэг ашиглах бус хамгаалж үржил шимийг хадгалж ирээдүйд өгөөжөө алдахгүй байх ухаалаг хандлагыг үйлдвэрлэлээр нэвтрүүлсэн юм. Үр тариа тарих нь нэг улирлын ажил биш үе дамжих хариуцлага гэдгийг тэр хамт олондоо ойлгуулж чадсан. Хамт олон ч түүнтэй гар нийлэн тууштай хөдлөмөрлсөн юм. Өгөөж мандал уул компани үйлдвэрлэлийн бүх шатанд шинжилэл хийж тариалалтын технологиг боловсронгуй болгож механик жуулалт зохион байгуулалтыг оновчтой түвшинд хүргэж чадсан. Хөрс боловсруулалт, үрийн чанар, тариалалтын арга барил, ургац хураалтын систем гэдэг бүхий л үйл явцыг шинжлэх ухаан суурилсан. Нарийн тооцоотой хандлагаар удирдсан тэднийг салбартаа тэргүүлэгч болгосон юм. Тариалан бол байгальтай тэмцэх ажил биш харин түүнийг ойлгож хүндэтгэн хамтран ажиллах урлаг гэдгийг тэд амьдрал үйл хэрэгээрээ харуулсан. Ган гачиг цаг уурын хатуу сорилтод тэд ухардаггүй. Хөрсний онцлог, улирлын хэмнэлийг зөв мэдэрч эрсдлийг даван туулж чаддаг байлаа.
Энэ нь зөвхөн туршлага ус удирдагчийн алсын хараа шийдэл гаргах чадвар, тууштай зан чанарын илэрхийлэл гэлтэй. Түүний байгуулсан компани олон 10 хүнийг ажлын байраар хангаж, хөдөө орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан, газар тариалангийн салбарт тогтвортой хариуцлагатай үйлдвэрлэлийн соёлыг төлөвшүүлсэн. Ийм л нэгдмэл зорилгын илэрхийлэл болж чадсан тэд улсын хэмжээнд тэргүүлэн 5 удаа улсын аварга тариаланч хамт олон хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн нь энэ бүхний тод бодлого авлаа. Дэвжиж дээшилсэн их амжилтын ард түүний гэр бүл үргэлж хамт байсан. Пернлэн амьдралын хамгийн том түшиг бол түүний гэргийн сэржмаа. Сайн удам зөв хүмүүжилтэй энэ бүсгүй оюутан наснаасаа эхлэн амьдралынхын турш бат бөх ард талд болж хамтдаа хагас 100 шахам жилийнхээ жаргал зовлон хуваалцжээ. Тэд гал голомтой бадрааж үр хүүхдүүдэд өсгөж амьдралын үнцнийг гэр бүлээрээ бүтээсэн. Түүний хүү эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж газар тариалангийн салбарт хөдөлмөрийн замын залгамжилж хийж бүтээсэн бүхнийг цааш үргэлжлүүлэн авч явна. Харин ууган охин нь эрдэм боловсрал оюун ухаан хүмүүжил төлөвчлөөрөө гэр бүлийнхээ нэр төрийг өргөж яваа бахархал нь болжээ. Хөрсөн тарьсан үр урга цуулан буцаж ирдэг шиг хүүхдтэй суулгасан гэр бүлийн хүмүүжил ирээдүй болон ургасаар явна. Пернлэ сэржмаа 2 үр хүүхдүүдэд зөвхөн амьдрал бус хөдөлмөрийн үнцэн хүний чанарыг өвлүүлсэн юм. Өнөөдөр тэдний гэр бүл өнөр өтгөн инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай сайхан амьдарч байна. Энэ бол хүмүүжил хөдөлмөрөөр босгосон амьдралын хамгийн сайхан ургац. Чөлтөмийн Пернлэ бол зүгээр нэг тариаланч биш ээ. Тэр бол хөрсөнд хүн чанар, хөдөлмөрийн үнцэн итгэл найдвар суулгасан хүн. Түүний тарьсан үр зөвхөн тарийн тал баяд бус үр хүүхэд хамт олон Монголын ирээдүйд ургасаар байна. Тиймээс түүний амьдралыг нэгэн намрын ургац биш, улиран үргэлжлэх хаврын эхлэлтэй зүйрлэж болох юм. Өнөөдөр соёо олсон нь маргааш өтгөрч, маргааш ургасан нь хойч үедээ улам дэлгэрсээр байх болно. Хүн хөдөлмөрөө хөрсөн чингээхэд тэр нь алга болдгүй. Амьдрал болон буцаж ирдэг жамтай. Өөрийн амьдралаар үнийг баталж, Монголын тариалангийн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлон, ирээдүйн замыг нээлтсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Чөлтөмийн Пернлэ танд мэхийн ёслоё.